Өнөөдөр цаг үеийн асуудлаар цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын цэргийн командлагч Шууч генерал Болд мэдээлэл өгнө. За мэдээлэлтэй хамт бас мөн Мөрдмөд салмын дарга цагдаагийн уранда Батсуур хамт байна. Тэгээд гол нь үйл явдлын талаар товч мэдээлэл өгөх гэж байгаамаа. Хэрвээ та бүхэн асуулт хариулт авах юм бол сүүлд нь өгөөд холбоотой галбатаар мэдээлэл өгүүлэх юм. Тэгэхээр одоо ер нь товч мэдээлэл үйл явдалтай холбоотой мэдээлэл өгөх юм хэвлэл урал шүү. За баярлалаа. Генералыг урьж байна. За, ихэм сэтгүүлч та бүхний энэ өдрийн амрыг ирье. Тэгээ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад бас хэвлэл мэдээллийнхэн маань бас тодруулга хийя гэсэн учраас энэ болоод байгаа нийгэмд болоод байгаа үйл явдлын талаар товчхон мэдээлэл өгье. Цагдаагийн байгууллага бол хуулиар хүлээсэн гэмт хэрэгтээ тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Тэгээ үүнийхээ дагуу ажил үргээ гүйцэтгэж байна. Тэгээ энэ нийгэмд болоод байгаа үйл явдлын талаар бас ярихад хэдийгээр одоо бас ковидын хүнд үед тэгээд жагсаал цуглааны тухай хуулиар зөвшөөрөл авч иж хийгдэх ёстой энэ жагсаал цуглаанууд тийг хоригддог боловч бид бас Монгол улсын үндсэн хуулийн заасан одоо хүний итгэл үнэмшилтэй байх үгүй ил хэвлэлд нэгдэх энэ эрхэнд халдахгүйгээр бас иргэдийг тайван замаар үжил бодлоо илэрхийлэхэд нь бас хүнд итгэлтэй хандаж хамтарч ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол үндсэн хуулийн 16 дугаар зүйлд бас жагсаал цуглаан хийх эрхтэй гэсэн боловч энэ жагсаал цуглааны тухай хуулиар зохицуулахаар заасан байгаа. Мөн бас иргэний үүрэг дотор иргэн нь бол хуулийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх ийм үүрэгтэй. За энэний дагуу ингээд үйл ажиллагаа явагдаж байгаа боловч одоо энэ нөгөө ковидын хуулиар хоригдсон жагсаал цуглааны тухай хуулиар зөвшөөрөл авагдаагүй гэж байгаа хэдий ч одоо жагсаал цуглаан энэ 2021 оны эхний 9 сарын байдлаар одоо нийтдээ 198 жижиг том хэмжээний жагсаал цуглаан хийгдсэн байна. Манайд бүртгэгдснээр. Тэгээ энэ дээр бол одоо зохих төр захиргааны байгууллага орон нутгийн удирдах байгууллагаас зөвшөөрлүүд авсан аваагүйгээр бол бас бүртгэл юмнууд нь байдаг. Энд бас энийг эхэлж тодорхойлж яриад байгаа нь жагсаал цуглаан зохион байгуулагчийн үүрэг энэ жагсаал цуглааны тухай хуулинд заагдсан байдаг. Энд жагсаал зохион байгуулагч тодорхой жагсаалыг зохион байгуулахдаа тэнд оролцож байгаа иргэдийн дэг журам тэгээд эрүүл мэнд амнаас эд төрөнгөний хохирол учирхаас өрсөлдсөн сэргийлж энийг хариуцж ажилладаг. Энэ дээр одоо бас жагсаал цуглаан зохион байгуулагч нар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдэг ийм шаардлага тавьдаг болсон байна. Энэ дагуу нь хуулийн дагуу бид бол цагдаагийн байгууллага зохих хуулиа хэрэгжүүлж ажиллаач гэдэг шаардлагыг тавиад ажиллаж байгаа. За сая өнгөрсөн тэр Монгол хүү гэж иргэн одоо цагдаагийн байгууллага баривчлаа гэдэг энэ нийгэмд яваад байгаа юм товчхон бас мэдээлэл өгье. Хэдийгээр би цагдаагийн ерөнхий газрын дарагч гэсэн эрүүгийн эрх хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцогч бас биш. Энэ талаар бас мэдээлэл өгөхөд прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдгийг та бүхэн маань мэднэ. Гэхдээ энэ бас олон нийтийг мэдээлэлээр хангах үүднээс Мөрдөн байцаах албаныхаа өгсөн мэдээллийн хэмжээнд мэдээлэл өгье. За 9 сарын 18-наас хойш одоо нэр бүхий иргэд өдөр болгон одоо Сүхбаатарын талбай болоод эрхчлөөний талбайд жагсаал цуглааныг зохион байгуулж байлаа. Тэгээд 9-р сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай дээр эд зүйл оруулах гэхэд цагдаагийн албаагч хуулиусны шаардлага тавьсан. Энэ хайрцагтай эд зүйл байсан, гутал байсан гэж хэдий яриад байгаа боловч гутал дотор юу байгааг бас бид мэдэхгүй. Тэгээ энийг эд зүйл нэвтрүүлэхгүй. Сүхбаатарын талбай дээр тохойд ногоо одоо зарах үзэсгэлэн худалдаа. Тэгээд одоо бас төрийн болоод төрийн бас байгууллагуудын өдөрлөг ингээд олон нийт цуглдсан ийм үед эд зүйл юм нэвтрүүлэхгүй гэсэн. Энэ нь бас нийслэлийн засаг даргын бас гаргасан журмаар Сүхбаатарын талбайд оруулж болдгүй эд зүйлийн жагсаалт журам байдаг. Ил гал гаргах тесэр дэлгэрэх хөөцч гэдэг юм уу энийг оруулдгүй журамтай. За энэний дагуу шаардлага тавихад тэр Монгол хүү гэгч
цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн. Хууль ёсны шаардлагыг бас эсэргүүцээд биед нь халтсан, эсэргүүцэл үзүүлсэн гэдэг энэ үйл явдал болж энийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р газар руугаа уг этгээдийг авчирсан. За энийг олон нийтийн сүлжээгээр юу болсон яасан эснийг та хүн харсан баг. За ингээд энэ ер нь бол нийгмийн дэг журмыг зөрчих юу нь бол нийгмийг тогтворгүй байлгах руугаа иргэдийг уриалсан хууль ёсны шаардлага тавьж байгаа хуулийн байгууллагын албан хаагчийг илт эсэргүүцэх, эднэртээ сөргөлдөх, өөрсдөө одоо бас хөндлөнгөөс бичлэг хийж энийг олон нийтэд түгээж цагдаагийн албан хаагчийг буруутгах юм үйл ажиллагаа удаа дараа явагдсан. Энэ нь цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй, хүндэтгэлтэй хандаж иргэдийн эрх чөлөө үхэлэх эрхэнд халдахгүй гэдэг ийм байдлаар ажилласан. За тухайн өдөр цагдаагийн 1-р хэлцээр ирсэн иргэн одоо бас өөрөө лайв хийж ирсэн. Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үйл ажиллагаанд саад учруулсан. Цагдаагийн албан хаагчдыг элдв үгээр харааж доромжилсан. Энэ бол бас сошиалд өөрийнх нь хийсэн бичлэгээр тавигдсан байна. За энэ байдлыг шалгаад 10-р сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг өртөлтийн дугаар авч нээгээд шалгалтын ажиллагаа явагдаж энэ Монгол хүүгийнх чинь удаа дараа цагдаагийн байгууллагад дуутахад ирдэггүй, хүндэтгүү зөрчил шалтгаангүй ирдэггүй учраас өмнө бас 3 зөрчлийн хэрэг дээр шалгагдж байгаа хүн. Тэгээ энэ байдлыг өөрт нь удаа дараа сануулсаар байтал ирэхгүй учраас бид эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны дагуу баримтлах ажиллагаа явуулсан. За гэтэл энэ шөнийн 2 цагт хойшлуулсгүйгээр баримтлаад прокурорын зөвшөөрлөөр энэ ажиллагаа хийгдсэн. Ингээд шөнийн 2 цагт 30 минутын үед одоо болон бусад нэр бүхий одоо иргэд шүүхийн шийдвэр биелүүлэх 461-р анги буюу одоо улсын онцгой объект руу халдаж орж хамтаг гэмтэрэгт шалгагдж байгаа этгээдийг хүчиргэлж авч явсан. Энэ одоо хууль зөрчих үйл ажиллагаа бас хэрэгсээ хэтэрч байна. Монгол улс төртөө хуультай орн. Ингээд энэ хуулийн дагуу хууль сахиулах байгууллага, мөрдөн шалах байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаамаа гэдгийг та бүхэнд бас өнөөдөр хэлж олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс энэ мэдээллийг өгж байгаамаа. Ерөнхийдөө энэ улсуудын эсэргүүцээд хийгээд одоо төр зэгт хүргэх гэж байгаа үжил бодлоо илэрхийлэх нь бол нээлттэй хэдий боловч зориудаар одоо энэ хууль сахиулах байгууллага одоо цагдаагийн албан хаагчийн бие талдах, үхлээр доромжлох энэ бол удаа дараагийн үйлдэл. Нэг удаагийн үйлдэл биш. Нэлээд олон удаагийн үйлдэл байгаа. Тэгээд тэр төрийн тусгай хамгаалалттай объект руу нэвтрэх, хүч хэрэглэх, хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх гэдэг дээр бол бас Баянгол дүүргийн цагдаагийн хэлцээр гомдол мэдээлэл ирсний дагуу эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явц байдлыг бол наривчилж бүгдийг одоо ярих боломжгүй. Гэхдээ ерөнхий үүссэн нөхцөл байдал бол юм байгаа гэдгийг та бүхэнд танилцуулж байгаамаа. За болохгүй. За. Гуталтай хайрцаг зөөгөөд оруулах хэдэр бол журам зөрчиж байгаа нийслэлийн засаг даргын журмыг зөрчиж байгаа зөрчлийн үйлдэл. Энийг оруулж болохгүй гэдэг гуталтай хайрцаг гэдгийг бид тухайд мэдэхгүй шүү дээ. Тийм ээ? Тэрийг шалгуулдаг журмаар нь шалгуулад тэр тухайн юу руу талбай руу нэвтрүүлж болохгүйгээ ярилцах ёстой. Зөвшөөрлөө авах ёстой. Гэтэл одоо энийг би мэдчихээн та нар муусаа даврлаа барьлаа гэдэг үг хэлээд гарсан бичлэгийг та бүхэн бүгд үзсэн баг тийм ээ. Эннээс улбаалаад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж одоо үг хэлээр доромжилж биед нь халдаж энэ бол эсэргүүцэж байгаа хэлбэр. Энэ гэмтэргийн шинжтэй. Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 1 төгсгөх хууль сахиулагчийг эсэргүүцэх гэдэг
зүйл заалт байдаг. Энийний дагуу хэрэг бүртгэлтэй ажиллагаа нэгэд мөрдөн шилжих ажиллагаа явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс зөвхөн тэр нэг гутал гэдэг юм уу? Эд зүйллээс болсон асуудал бас биш ээ. Энийг бас сэтгүүлчнэр маань маш сайн ойлгож зөв мэдээллийг бас өргөж өгөөсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Одоо захирлын автобус 3 цаг үед ингээд нийгэмд одоо 3 цаг мэдээлэл одоо очрлоо шөнөсөлтөд бизэн очиж энэ 3 цаг одоо юу гэдэг мэдээлэл ингээд тарааж байгаа энэ зүйлээр ямар хариуцлага шалгаж ирсэн бол танад өгөх хүмүүс юм асууж байна. Бидэнд хандаж шууд өргөдөл гомдол өнөөдрийн байдлаар яг над дээр орж ирсэн юм алга. Манай харьяа албад газар хэлцүүд их олон байдаг. Тэдэнд өгснгийг бол одоо шууд би хариулж мэдэхгүй байна. Гэхдээ та бүхэнтэй бас байнгын хамтарч ажилладаг бас нэг шалтгаан юу маань бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гомдол одоо мэдээллийг цагдаагийн байгууллага шалгах үндэслэл нь болдог хуулиараа. Тэгээ энэний дагуу яг бид нар хуурамч мэдээлэл үү, илт худал мэдээлэл бусдад түгээж бусдад хохирол учруулж гэнэ үгүй юу гэдэг дээр шалгалтын ажиллагаа хийж байна. Гутал их сонирн байх шиг байна тийм ээ танд. Гутал байсан уугүй юу гэдгийг зөрчлийн хэрэг дээр шалгана. Тэгвэл тэр гутлаа бидэнд хураалгаагүй. Гутал дотор та бүхэн маань гутал гэж ямар юм байдгийг мэднэ тийм ээ. Хаана нь юугаа хийгээд хаана нь тесрэг дэлгэрэх үү бид мэдэхгүй. Тэгээ энэ талбай дээр олон хүн байдаг учраас бид энэ олон нийтийн аюулгүй байдлыг хангах, энийг өрчлөн сэргийлэх цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг үргээд биелүүлсэн. За та бүхэнд баярлалаа. За юу хагаад манайха одоо саяны нөө гарч ирснээрээ доошо буугаад байгаа шүү. Батлууранда